Сайн байцгаана уу хүмүүс. Цэнгэн усны нөөц байгаль хамгаалах төвөөс цуурлаар бэлтгэн хүргэж байгаа цахим хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэн доктортой хөгжлийн тарах ойлголтыг хүргэх болно. Доктортой хөгжил гэж юу вэ? За, энэ ойлголтын талаар ярихын өмнө доктортой хөгжлийн замыг бид бүхэн яагаад сонгох ёстой вэ? Дэлхийн нийтээрээ яагаад доктортой хөгжил гэж ярих болсон талаар дор бүрнээ нэг бодоод үзээрэй. Хүмүүс бид бүхэн байгалийн нөөц баялагийг зөвхөн өнөөдөр өөрсдөө зориулж арга гамгүй ашиглаж байгаа нь үнэн. Энэ нь хойч ирээдүйн үедээ амьдрах нөхцөл боломжгүй хоосон гаригийг үлдээх ийм эрсдэл аюулыг дагуулж байгаа. Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр 7 тэрбум гаруй хүн амьдарч байна. Энэ олон хүн төдий хэмжээний хэрэглээний ачааллыг үүсгэж байна. Төдий хэмжээний хог хаягдал, хор хөнөөлийг бий болгож байна. Энэ нь яа харахгүй зайлшгүй байгаль орчны тулгымцсан асуудлыг бий болгож байгаа. Дэлхийн хүн ам 1927 онд 2 тэрбум байсан. 1970 онд 3.7 тэрбум болж өссөн. Харин өнөөдөр 7.6 тэрбумд хүрсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.8 тэрбумд хүрэх ийм тооцоо гаргасан байна. Хүн амын хурдтай өсөлт нь хэмжээний бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нийлүүлэлтийг үүсгэж байна. За цаашлбал дэлхийн нийгмийн эдийн засгийн хөгжлийг шин шатанд гаргах хөдөлгөч хүч болж байна. Энэ утгаараа хүн төрөлхтний эдийн засаг өөрийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс 30-аас 50% илүү хэмжээний байгалийн нөөц баялагийг ашиглаж байгаа нь бид бүхний амьдарч байгаа гариг дахиад цаана тал гаригтай тэнцэх ийм хэмжээний газар нутгийг шаардах үндэслэл болж байгаа юм. Бизнесийг өнөөгийн адил ямар ч хяналт өөрчлөлтгүйгээр цааш үргэлжлүүлбэл дэлгэцээр харагдаж байгаа улаан шугамын дагуу мөтгөн 100% төрөх ийм нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2030 он гэхэд дэлхийн нөөц хангамжаас даруй 2 дахин илүү нөөц баялагийг ашиглах ийм шаардлага тулгараад байна. Энэ шаардлагыг дагаад эргээд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл, байгалийн нөөцийг арга гамгүй ашиглах ийм сөрөг үр дагаврууд тулгарч байгаа. За энэ нөхцөлд бид бүхэн ихтлгийтэй ижил өөр гаригийг олох уу эсвэл өнөөдрөөс эхэлж бид бүхэн доктортой хөгжлийн замыг сонгож хөгжих үү гэдэг энэ асуудал яг өнөөдөр бид бүхний зайлшгүй тулгарсан ийм нөхцөл байдал болоод байна. Тэгвэл доктортой хөгжил гэж ямар хөгжлийн замыг хэлж байна вэ? Энэ асуултанд хүн болгон өөрийнхөө бодлоор хариулдаг. За тэгвэл доктортой хөгжил гэдэг нь эдийн засгийн байгаль орчин нөлөөлөх нөлөөллийг бүрэн тооцсон, дахин хэрэглэж нөхөн сэргээж болох, бүрэн шахагддаггүй, байгалийн нөөцийн ашиглалт дээр үндэслэдэг, хүрээлэн бай орчинд халгүй эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийг хөгжүүлэхээс гадна байгаль орчноо хамгаалдаг, нийгмийн амар тайван байдал, уламжлалт, соёл, зан заншил зохицсон, энгийн хэрэглээг дэмжсэн нийгмийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангахыг л доктортой хөгжил гэж хэлээд байгаа. За доктортой хөгжлийг маш энгийнээр тодорхойлж хэлэх юм бол ирээдүйн хойч үедээ болон бусаддаа санаа тавьж байгаль дэлхийтэй хүндэтгэлтэй харьцахыг л доктортой хөгжил гэж тодорхойлж болох юм. Доктортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 үндсэн тулгуур асуудал ижил төвшөнд хангагдаж байх л ийм асуудал байдаг. Эдгээр 3 асуудал бие биенээсээ хамааралтай, харилцан шүтэлцээтэй байдаг бөгөөд доктортой хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд нь яах харахгүй энэ 3.
Яагаад гэвэл бид бүхэн агаараар амьсгалдаг, ус уудаг, хоол иддэг, байгалийн баялагийг хэрэглэдэг. Энэ нь байгаль дэлхий өгч байгаа учраас байгаль орчныг эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол суурь үзүүлэлт гэж тодорхойлж болно. За тэгвэл доктортой хөгжил гэж хизээнээс ярьж бичиж эхэлсэн бэ гэхээр өнгөрсөн зууны 70-аад онд Римийн клубын үйл ажиллагаа. За түүний дараа 1972 онд Стокгольм хотод жуулсан Нүүбийн хүрээлэн буй орчны асуудлаар хийсэн анх дугаар ба хурал. Түүнээс гаргасан тунхагаас ихтэй гэж үздэг бөгөөд 1992 онд Бразил улсын Рио де Жанейро хотод жуулсан байгаль орчин ба хөгжил сэдвт нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалтаас хөгжлийн хөтөлбөр 21 гэсэн баримт бичгийг баталснаар доктортой хөгжлийн асуудал дэлхийн нийтийн эрхэм дээд зорилго болсон гэж үздэг. 2012 оны 6 дугаар сард Бразилийн Рио де Жанейро хотно нэгдсэн үндэсний байгууллагын зохион байгуулсан дэлхийн дээд хэмжээний уулзалтад Рио нэмэх хор жуулганаар 2012 оноос хойш дэлхийн улс орнуудын баримтлах хөгжлийн бодлогыг доктортой хөгжил гэж тодорхойлсон байдаг. 2015 онд доктортой хөгжлийн хөтөлбөр 2030-ыг батлан хэрэгжүүлж байгаа. 2015 оны 9-р сард Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо оролцсон нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар жуулганаар дэлхийн 193 орны удирдагчид 2030 хүртэлх дэлхийн нийтийн хөгжлийн хөтөлбөр болох доктортой хөгжлийн зорилтуудыг батлан гаргасан байдаг. Доктортой хөгжлийн зорилт нь мягны хөгжлийн зорилтын үргэлжлэл бөгөөд хоорондоо харилцан хамааралтай доктортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт нь хэнийг ч орхигдуулаагүй ядуурлын бүх хэлбэрийг алга болгож, их дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг амар тайван, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангах дэлхийн нийтийн зорилго гэж ойлгож болно. Энэ удаагийн хичээлээр та бүхэнд доктортой хөгжлийн талаарх ойлголтыг хүргэлээ. Дараагийн хичээлээр доктортой хөгжлийн 17 зорилгын талаарх мэдээлэл хүргэх болно. Өнөөдрийн хичээлтэй холбоотой санал асуулт байх юм бол сэтгэл хүчиж үлдээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.